За сайн бацгаана бүгдээрээ. Өнөөдөр болохоор би та бүхэндээ аа Higgsfield AI-ыг ашиглаж үзсэн эхнийхэн туршлагаас хуваалцах гэсэн юм аа. За тэгээд сүүлийн үед магадгүй дагж байгаа хүмүүс нь намайг ла хийж байгаа гэртээ хийдэг гараар хийсэн ла хийж байгааг мэдсэн баг. Тэгээ мэдээж одоо ингээд гэрээр хийдэг ла хийх юм болвол мэдээж одоо сурталчилгааны ажил тэгэл вебсайт хөгжүүлэлт Instagram хөгжүүлэлт гэх мэтлэн бүх юмыг болохоор өөрөө тэр хийж байгаа хүн хийж таараа. Тийм болохоор заримдаа бас нөгөө бүтээгдэхүүний видео хийх шаардлагатай болно, зураг тавилттай шаардлагатай болно. Тэгэнгүүт өөрөө бас дээр нь сайн зураг авч чадах, сурах, зураг авч сурах, тэгээ дээрэс нь видео сурталчилгааны видео хийж сурах шаардлагатай болж байгаа. Тэгээд тэрэн дээр болохоор үндэслээд би хэмэл оюун ухааны тусламжтайгаар зарим нэг бүтээгдэхүүнүүдийн сурталчилгааны видео хий гэж бодсон. Мэдээж одоо үед байгаа хэрэгсэл нь энэ учраас хэрэгжилж үзэж болно тий. Тэгээд хэдэн видео хийж гаргасан байгаа. Тэгээд тэрнийхэн талаар эхнийхэн туршлагыг хуваалцах гэсэн юм аа. Тэгээд Higgsfield анх хэрэгжилж эхлэхэд ямар байдаг вэ гэдэг талаар та бүхэндээ сонирхуулах гэсэн юм аа. За тэгэхээр одоо Higgsfield Higgsfield-ийн нүүрнүүд байна те. Тэгээ одоохондоо болохоор би анх бүртгүүлэхдээ 5 сарын 30-нд бүртгүүлсэн. Тэгээд үндсэндээ нэлээд үдээс хойш оройхон тишгээ байсан. Тэгээд үндсэндээ нэг $50 байсан санагч байна. Тэр нь болохоор нэг сарын subscription байгаа. Нэлээд бас тийм хямдхан subscription бол биш. Тэгээд видео хийж өгье гэж бодсон. Тэгсэн чинь ерөнхийдөө бол тэр сарын plus plan дээр нь болохоор 1000 кредит өгдөг. Тэгээд ерөнхийдөө нэг видеоны промптыг өгөхөд бол нэг видео хийлгүүлэх, generation хийлгүүлэх промптыг өгөхөд бол ямар модулээс шалтгаалаад ерөнхийдөө нэг 80 орчим кредит ашигладаг. Тэгэхээр энэ нөгөө 1000 кредит нь болохоор нэг үсрээл 10 гаруй удаа хийгээл дуусчихдаг гэсэн үг. Харин фото image generation буюу зураг хийхэд бол мэдээж айгүй хямдхан байсан. 2 юм уу 4 кредит гэх мэтлэн. Тэгээд тэр нь болохоор 5 сарын 30-нд тийм байсан. Тэгээд үндсэндээ бол би нэлээд оройхон тийшээ эхлээд өдөөс хойш нэлээд оройхон эхлээд ерөнхийдөө тэр өдрөө болохоор би кредитээ бүгдийг дуусгасан байгаа. Тэр 1000 кредит. Тэгээд би мэдээж анх эхлэхэд бол Claude юм уу ChatGPT шиг гэж бодож байсан. Байх л гэж бодсон. Тэгээ сарынхан subscription авчих юм бол нэг видео generation хийлгүүлчихэд тэгээ дараа нь араас нь засаад явчихна гэж бодсон. Claude юм уу ChatGPT дээр тэгдэж штэ. Ингээ хүсэн юм гаргаж өгөөгүй байх юм бол энэ болохгүй байх, тэр нь болохгүй байх энэ гэж хэлээд тэгээ засварлага хэлгүүлдэг. Тэгсэн чинь ерөнхийдөө Higgsfield AI дээр бол хэрвээ нэг удаа generation хэлгүүлчихэд тэр нь болохоор нэг 80 орчим кредит байгаа. Тэгээд дахиад засварлуулах гад дахиад команд өгөх юм бол prompt өгөх юм бол тэр нь дахиад 80 кредит ордог. Тэгэхээр үндсэндээ бол мэдээж эхний командаар бол ягаад яг хүссэн видеог бол гаргаж өгч чадахгүй. Тэгээд засварлуулахаар маш их кредит шаардлагатай, маш их ерөнхийдөө мөнгө шаардлагатай юм байна лээ. Тэгээ одоогийн байдлаар бол мэдээ завгүй байгаа учраас өөр хэрэгслүүдийг видео generation хэрэгслүүдийг бол хэрэгжилж үзэг байгаа. Нэлээд олон сарын өмнө болохоор юг үзчихсэн санагч байна. ChatGPT-гийн видео generation нөгөө арай өөр бүтэцтэй багт нь хэрэгжилж үзчихсэн санагч байна. Тэр нь тэгтээ бүр бараг 10 сарын өмнө. Тэгээ тэрнээс хойш бас өөрчлөгдчихсэн байсан мэдээж. Тийм тэгээд энэ нь болохоор саяхны үүсэн юм байгаа. За тэгээд энэ видеонууд болон зургнууд нь болохоор би generation хийлгүүлсэн зураг видеонууд байгаа. Мэдээж миний зорилго нь болохоор зураг generation хийлгүүлэх бол биш.
ерөнхийдөө видео generation хэлгүүлэх байгаа. Тэгвэл бүгдээрээ богинохон харцгаая. Ямархан видео generation хэлгүүлсэн байна гэж би одоо бүтээгдэхүүнүүдийн зургийг одоо лааныхаа зургийг болохоор нэг өдөр яваад нэг 2 сарын өмнө нэг үдээс хойш яваад 2 тийм 5 одтой зочид буудлын лаунж руу ороод хідэн зургнууд арсан. Нэг нь болохоор Dead Older Grand гэд энэ Цүрхийн төвд 5 одтой зочид буудал байгаа. Нөгөөх нь болохоор зөв хэлж гэнэ үгүй юу? Францаар болохоор Bourg au Lac гэдэг 5 одтой зочид буудал. Тэгээ тэр хоёрын юунд нарсан. Тэгтээ бас илүү зураг мэдээж надаа ирээдүйд ингээ банга постолж авахд хэрэгтэй учраас видео generation хэлгүүлж үзсэн. Тэгсэн чинь ерөнхийдөө надаа энэ нэг видеог өөр нэг хотел лаунжид надаа видео миний зургийн фотог гаргаад өгч гэсэн чинь ярилгийг нь өөрчлөөд гаргаад ирсэн. Одоо энэ алтан хүрээтэй болгоод гараад ирчихсэн байна. Тэгээд бас дээр нь энэ нөгөө Цюрих гэдэг үгийнх нь Цюрико болгочихсон байсан. Тэгээд эн чинь одоо нэг удаа ийм алдаатай generation хэлгүүлэхэд нөгөө мөнгө нь кредит нь явцсан байгаа байхгүй. Тэгээ үндсэндээ болохоор би яаж одоо видеонууд generation хэлгүүлсэн гэхэлэр жинхэнэ фотонуудаа болохоор аплод хийсэн. Одоо гаргаж тавьсан байгаа. Одоо энэ болохоор миний дарсан зурагтай миний ла хийсэн ла. Тэгээд энэ нь болохоор 5 отоо зочид буудлын кафед нөгөө. Тэгээд үндсэндээ бол энийг ингээ харах юм бол би фото generation хэлгүүлэх бол яг шаардлагагүй. Жишээлбэл энэ нөгөө зочид буудлынхаа үүдэнд нь ингээ байж байгаа. Амар гоё юу та. Тэгээд ингээд тэр газрынхаа одоо би жинхэнэ зургнуудаа ингээ аплод тэгээд одоо араас нь одоо ингэж юу яасан байгаа. Prompt хэлгүүлсэн байгаа. За тэгэхээр prompt яаж хийдэг вэ гэхэлэр би ер нь ямар ч өөр хэрэгслүүд хэрэгэлсэн байсан. Claude юм уу ChatGPT дээр эхлээд харилцаад би одоо яг team хэрэгсэлээр одоо жишээлбэл Hexwell дээр би team видео юм уу team зураг generation хэлгүүлмээр байна. Тийм учраас тэгмээр байна гэд тэгээд нөгөө prompt гаргуулдаг. Тэгээ надад prompt өгөөч гэд. Тэгэнгүүт нь prompt надад гаргаад өгнө. Тэгэнгүүт нь би уншаа шалгана. За энэ зөв байна уу? Буруу байна уу? Миний яг хүсэж байгаа юм байна уу? Биш байна уу гэж. Тэгээд хэдэн удаа ингээ харилцсны дараа нөгөө надад prompt гаргаад өгчөн. Тэгээ санаанд төрөнгөт нь энэ дээр би ерөнхийдөө юугаа prompt өгнө гэсэн үг. Тийм. Тэгээд энэ жишээ одоо зургнууд би аплод хийсэн байна шүү дээ. Эдгээр болохоор жинхэнэ зургнууд байгаа. Ямар ч өөрчлөлт байхгүй. Тийм. Өөр хаагур байна. Тийм. Иймэрхүү зургнууд ингээд аплод хийгээд. Тэгээ яг ийм байгаа. Гэхдээ өөр орчинд надад зураг generation хийгээд өгч гэдэг ингээд авсан байгаа. Тэгээ ерөнхийдөө энд байж байгаа бүх зургнууд нь болохоор алдаатай байгаа. Жишээлбэл миний савлгаа нь болохоор ийм алтан юм байхгүй, хүрээ байхгүй. Тэгээд энэ дээр нь болохоор хад Цюрих гэдгийн оронд нэг сонин бичсэн. Доор ахч гэнэ. Тийм бичсэн байгаа. Тэгээ энэ дээр бас алдаатай байсан. Энэ дээр нэг алтай юм байгаа. Тэгээ бас дээр нь энэ хадын доор нь болохоор бас өөр юм бичсэн байгаа. Тэгээд энэ дээр болохоор бас л өөр юм бичсэн ингээ алдаатай. Тэгээ ерөнхийдөө энэ дөрвөн зураг бол бүгдээрээ хэрэглэхийн аргагүй ийм зургнууд байгаа. За тэгээ одоо видео generation гэх юм бол яг түрүүний би хэлсэн стратегитэйгээр мэдээж одоо видео generation хэлгүүлнэ. Яг л нөгөө ChatGPT юм уу Claude дээр иймэрхүү юм дээр болохоор надад ChatGPT нэрээ илүү санагддаг. Яг тэгэхээр арай хурдан Claude дээр ч гэсэн хурдан хариулуулж болно. Гэхдээ арай жоохон ChatGPT нэрээ жоохон дэлгэрэнгүй байдаг учраас дэлгэрэнгүй тэгээ хурдан байдаг учраас ChatGPT-г ашигладаг. Тэгээд нөгөө prompt гаргуулж авчаад тэгээ өөрөө шалгачаад тэгээд энэ дээр оруулцдаг гэсэн үг. Тэгээ би одоо энд нэг ла асааж байгаа зураг надад байхгүй байгаа. Гэхдээ зүгээр нэг асаах биш тэр чинь айгу гоёор нөгөө видеог нь дарах хэрэгтэй шүү дээ. Тэгээд тэрийг хийхэд жоохон тийм амархан биш болохоор би болохоор видео generation хэлгүүлээ гэж бодсон. Тэгсэн чинь
Тэгээд асааж байгаа надад зураг дараад өгөөч гэдгсэн чинь видео хийгээд өгөөч гэсэн чинь надаа ерөнхийдөө амар таалагдсан энэ видео нь болохоор тэгтээ асуудал нь болохоор миний энэ лааны голыг нь солчихсон. Лааны голыг нь болохоор модон гол байсан чинь ийм гол болгоод тавьчихсан байгаа. Тэгтээ би энэ видеог ашигласан. Яг тэгэхээр надад айгу таалагдсан. Ерөнхийдөө бол. Тэгээ хөгжим нь бас таалагдсан. Тийм учраас авсан байгаа. Тэгээ энийг нь болохоор би тэгээ ерөнхийдөө одоо видео болон зураг генерашн хэлгүүлээд одоо энэ нь болохоор зураг генерашн байгаа штэ. Ийм олон модельуд байгаа. Тэгээ энэ модельудаас өөрөө сонгодог. Сонгож аваад тэгээд одоо ямар нэгэн cinematic cameras гэх юм бол энэ дээр нь ороод тэгээд энэ дээр нь өгөөл тэгэл видеого generate хийлгүүл гэсэн үг. Гэхдээ одоо бараг л сар хагас өнгөрч жоход бараг 2 сар шахуу өнгөрч жоход айгүй л бүрч сайжирсан л ах л та. Тийм тэгээд за тэгээ энэ бол мэдээж эхний туршлага байгаа. Эхний өдөр нэг орой хийсэн туршлага байгаа. Тэгээ яаж ч утсан их хэсэгтээ бол нэлээд их мөнгө үрж таарах юм бэлээ. Тэгээ видео генерашн ч гэсэн ингээ модельуд байгаа. Тэгээ модельудаас сонгоно. Тэгээ мэдээд зарим модельуд нь бол үнэхээр нөгөө модельудаас хамаагүй муу бадаг юм байна лээ. Тэгээд мэдээж эхнийх нь хэрэгэлсэн нь болохоор энэ create video гэдгийг би ашигласан байгаа. Тэгээд энэ create video гэдэг нь болохоор одоо price болцоо. Create video гэдэг нь болохоор нэлээд таархан байсан санагч байна. Тэгээд энэ дээр дахиад илүү хідэн нэлээдэн видео илүү байгаа байсан. Тэгсэн чинь би тэр өдрөө болохоор нөгөө жоохон миний хүлээлтээс өөр байсан учраас өөр хүрээд устгачихсан. Тэгээ араас нь дахиад энэ хэдэн видеонууд generate хийлгүүлсэн. Тэгээ бүгдийг нь устгачихсан. Тэгээд тэгээ ерөнхийдөө за одоо тэртээ тэргүү одоо ийм юм чинь одоо ерөнхийдөө нэг generate хийлгүүлээд айгүй их мөнгө авдаг болохоор нэг одоо моделуудаар нь оролдож үзэх гэж бодсон. Тэгсэн чинь энэ Seedance гэдэг Seedance 2 гэдэг энэ нь болохоор айгүй сайн generate хийлгүүлт юм байна. Тэгээ яг юу нь одоо generate хийлгүүлэхэд муу агаад вэ гэхлээр одоо жишээлбэл энэ видеог та нар харж байна. Би одоо продукт одоо бүтээгдэхүүнээ ингэж тойруулж камераар авч байгаа байдлаар ингэж видео гаргах санаатай байсан. Тэгээд надаа ингээд би ийм лаатай тэгээд ийм зураг байгаа. Тэгээд надаа видео генерашн хийгээд өгөөч гэдэг ингээд ийм орчинд энтер гэд ингээд өгсөн байгаа. Энэ нь болохоор тэр үед өгсөн промпт нь. Тэгсэн чинь энэ дээр болохоор та нар харж байна. Хад гэдэг одоо компанийн нэрийг нь бичсэн хэрнээ. Бусад юмнууд нь бүгд лейбл одоо яарлаг мэдлэг нь бүгд буруу. Тэгээд лааныхаа хэлбэр нь ч гэсэн буруу. Миний лааны хэлбэр биш. Би нэг юм дугуй лаатай тэгээ нөгөөтг нь болохоор дөрвөлжин лаатай байгаа. Тэгээд энэ нь болохоор арай жоохон хавтгаатай юм дугуй лаанаас байгаа. Ингээ буруу generate хийлгүүлээд байсан. Тэгээ нөгөөдөл нь гэсэн гоё видео. Тэгтээ тэр лаан болохоор биш болчиход байгаа. Тэгэхээр нөгөө продукт бүтээгдэхүүний зар сурчлагын юм хийж болохгүй байгаа. Тэгээд энийгээ одоо би засуулахын тулд энэ яарлагын буруу шүү дээ. Тэр гээд дахиад prompt хийгээд засуулах юм бол дахиад 80 кредит авчихна. Тэгэхээр ерөнхийдөө бол айгүй цөөхөө даллаа generate хийлгүүлэх боломжтой гэсэн үг. Тэгээд ерөнхийдөө энийг засахын тулд яах вэ гэхлээр анхнаасаа prompt-а бол мэдээж айгүй сайн өгсөн хэрэгтэй. Одоо team орчинд энэ видеого би яг ингэж generate хийлгүүлмээр гэж нэгдүгээр хэлэх ёстой. Тэр бол гарцаагүй. Тэгээд хоёрдугаарт болохоор зургнуудаа нэлээд олон зураг тавьж үзүүлэх хэрэгтэй. Жинхэнэ дарсан зургнуудыг нь. Тэгээ хоёрдугаарт болохоор сайн модель мэдээж хамгийн сайн модель нь байх хэрэгтэй. Тэгэхээр энэ дундаас аль модель нь таарч байна гэдгийг нь оролдож үзэх юм байна. Тэгээ ерөнхийдөө энэ Seedance 2 нь болохоор айгүй сайн байсан. Та нар энэ видеон дээр харж байна. Лааныхан голноос нь бус нь болохоор зөв байгаа. Ямар ч өөрчлөлт энэ байхгүй. Тэгээд ингэж авсан байгаа.
Тэгээд энэ дээр болохоор энэ видеон дээр болохоор би юу яасан? Одоо энэ нэг юм Барби нэг ард нь хотын гудамж тэгээ Барби ингэж эргүүлж байгаа тийм видео зураг байсан. Тэгээ тэрийг нь болохоор би миний энэ зургийг аваад тэгээд яг энэ Барбины оронд тэгээ орчин нь болохоор яг миний зургийн орчин. Тэгээд миний лаг аваад тэгээ лаг ингэж өөрчилж өгөөч гэж промпт хийсэн байгаа. Тэгсэн чинь айгүй гоё ингээ гаргаад ирсэн. Тэгээ ганцхан юм нь болохоор энэ дунд нь нэг араг ус харагдж байгаа. Тэр нь болохоор яг Барбиныхын дунд нь ингэж харагдчихсан. Тийм араг ус байсан. Тэгээд энийг нь болохоор би Instagram дээр юу яасан? Тавьсан байгаа. Тэгээ Instagram дээр тавихтаа болохоор мэдээж тэр араг эстэй хэсгийг нь таараад авсан. Тэгээд нэг видео болохоор ерөнхийдөө 7-8 секунд. 7-8 секунд байсан. Тэгээд ерөнхийдөө нэг юм видеогаа. Тэгээ энэ видео нь болохоор аюу таалагдсан. Энэ нь болохоор би тэр Таваатай зочид бодлын кафед нь тавьсан зураг. Угаасаа гоё зураг байгаа. Маш нөгөө iPhone 15-аар авсан. Тэгээ iPhone 15 ч аргагүй үнэхээр гоё камертай юм билээ. Үнэхээр сайн камертай. Тэгээ одоо жишээлбэл энэ юунуудыг зургнуудыг татаж оруулаад тэгээд ингээ эргүүлж байгаа видео хийгээд өгч гэсэн. Тэгээ эхлээд мэдээж надад таалагддаг байгаад тэгэхээр энэ бүтэн эргэхгүй байгаа тийм. Жохон ингэж хажуутай шалгаж чаад. Тэгээд ингээ буцчаад жохон нэг тиймэрхүү авсан байгаа. Тэнгүүд нь энийг тааруулаад тэгээ хөгжим энэ нь болохоор хөгжимгүй нөгөөдөл нь болохоор хөгжимтэй байсан. Тэр нь тэгээ угаасаа анханасаа харагдж байгаа энэ хөгжмийг нь авна. Хөгжимтэй авах уу, хөгжимгүй авах уу гэдэг энэ сонголтыг нь өөртөө хийнэ. Тэгээд надад эргүүлж байгаа юу хийгээд өгч байгаа. Тэгээд нэг видео байсан миний устгацсан. Тэр видео нь болохоор ямар байсан гэхээр яг энэ шиг мөртлөө айгуу гоё тойруулдаг. Тэгсэн чинь тойруулж авах явцдаа одоо энэ чинь модон голтой байгаа штэ. Тэгэхээр нэг юм хавтгай нэг юм байгаа. Тэгсэн чинь энэ хажуу талаас нөгөө талаас нь ингээд зургийг нь хажуу талаас нь төлөө авсан чинь энэ нөгөө модон голлыг ингэж эргүүлээд энэ тал видеон дээр нь тэгж харагдахаар тавьчихсан байсан. Тэгээ амар алдаатай. Тэгээ би тэрийг чинь нөгөө бүтээгдэхүүний Instagram дээр тавьж болохгүй тэгэхээр бас л хэрэггүй болчихж байгаа гэсэн үг. Тэгээ мэдээж одоо энэ нөгөө хэмжээг энэ ratio тий харьцаа марцаг нь болохоор анханасаа өөртөө өгнө. Тэгээ камерныхаа одоо үзүүлэлт мозолтыг тий анханасаа бүгдээ нь бас тодорхойлно. Тэгээ энэ Cinema Studio гэдэг нь бас айгуу сайн байсан санагдаж байна. Cinema Studio гэдэг нь айгуу сайн хийж өгчсэн санагдаж байна. Тэгээ ерөнхийдөө энэ хэдэн юмнуудыг л би оролдож үзсэн байгаа. Тэгээ ямар ч байсан үндсэндээ бол энүүгээрээ би Instagram дээр хэдэн видеонууд хийж оруулсан. Одоо энэ видеог болохоор дээрээс нь жоохон ажиллаад ингээ оруулчихсан байгаа. Тэг. Надад бол айгуу таалагдж байгаа. Янз бүрийн болж байгаа. Тэгээ бүтээгдэхүүний одоо видео. Тэгээд нөгөөх нь болохоор энэ гол нь бурууч гэсэн ерөнхийдөө шил тэгээд яарлагын зүв байсан болохоор оруулсан. Гэхдээ уул нь бол нэг сайн бол биш. Гол нь зүв байх хэрэгтэй. Яг л зөв модонлаа байх хэрэгтэй. Тэгээд яг модонлаа асааж байгаа жишээнүүд байгаа байсан баг л та. Модон голчаа одоо сүүлийн хэдэн жил модонд орж байгаа. Тийм тэгээд нөгөө видео нь болохоор одоо энэ видео нь рeel тий. Энэ айгу хөгжмөн айгу гоё таарчсан. Тэгээ мэдээж энэ видеоныхаа эдитинг хийхдээ болохоор хамгийн тохиромжтой нь болохоор мэдээж Canva дээр. Canva дээр нөгөө видеого татаж оруулж ирээд тэгээд таалагдахгүй байгаа энэ төр хэсгийг нь болохоор хажлаад тэгээд оруулсан байгаа. За иймэрхүү байдлаар юуны сурталчилгааны видеонуудыг оруулсан байна. Тэгээ үндсэндээ бол
Higgsfield AI нь бол нэлээд үнэтэй юм байна. Тэгээ би одоо өөр юм сонирхож эхэлж байна л да. Энэ Hyperframes гэдэг нэг юм хийх гээд одоо видео эдит хийх гээд хэрэглэх гээд хараа сууж байна. Тийм байна. Тэгээд одоо энэ сарынхаа би ерөнхийдөө энэ subscription болохоор энэ сараар зогсооно. Тэгээ одоо ямар ч байсан надад 1000 кредит байгаа учраас 1000 кредитээр бас нэлээд видео бас эдитэлж нэлээд видео generation хэлгүүлнэ. Тэгээд тийм. Тэгээд арай жоохон өөр хэлбэрийн юм уу видеонууд generation хэлгүүлээд тэгээд би Higgsfield-ийг болохоор одоохондоо засварлана. Тэгээ угаасаа сартаа болохоор нэг 50-ад US доллар одоо Америк доллар. Тэгэхээр арай жоохон үнэтэй болчихж байгаа. Тэгэхээр би нэг нь хасна. Тэгээд юм байна. За тэгээд өнөөдрийн дугаарыг үзсэнд баярлалаа. Дараагийн удаа уулзтлаа. Түр баярлалаа.